Зарим омега хүний биед аюултай юу? Товчхондоо тийм байх боломжтой. Омега 3, 6, 9 гэдэг нь бүгд тосны хүчлүүд. Нэрний хувьд ижлэхэн сонсогдох боловч хүний биед үзүүлэх нөлөө нь өөр хоорондоо ялгаатай. Эдгээрээс хамгийн чухал нь омега 3 бөгөөд бид үүсгэж чадахгүй гадны үүсвэрээс авах ёстой. Үрслийг бууруулна, зүрх судас, тархи, мэдрэл, ой тогтоолт нүдэнд тустай. Цусны даралтыг доктортой байлгаж, муу холестериныг бууруулж, тромб хүс хэрэгслийг багасгадаг. Инсулиний мэдрэг байдлыг дэмжиж, өөх шаталтыг сайжруулдаг. Өөртөө EPA, DHA, LA-ийг агуулдаг бөгөөд EPA нь өрөвсөл бууруулж, зүрх судасанд шууд ашигтай. Харин DHA нь тархи мэдрэлийн системд чухал үүргийг гүйцэтгэдэг. Монголчууд малын өөх, сүү, цагаан эдээ, мах ихээр хэргэлдэг нь бид LA-ийг авдаг. Чаавар, гүнждийн үр, хушх нь LA-ээр баялаг. LA гэдэг нь ургамлын гаралтай омега 3 тосны хүчил бөгөөд EPA, DHA-г хүний бид шууд хүчтэй нөлөө үзүүлж чаддаггүй. Тодорхой хувь нь EPA, DHA-д хувирдагж үздэгч тэр нь харьцангуй бага. Тиймээс дан ганц малын гаралтай бүтээгдэхүүнээр EPA, DHA-г нөхөх боломжгүй. Хангалттай авахын тулд бид нэмэлтээр далайн гаралтай хоол хүнс хэрэглэх, бүр болохгүй л нэмэлт саплимент хэрэглэх шаардлагатай. Салмон загас, сардин загас, далайн хоол, крил ойл зэрэгт EPA, DHA ихээр агуулдаг. За тэгвэл омега 6-г авч үзье. Зохистой хэмжээнд дархлаа, арьс, үс, эд эсийн нөхөн төлжилтөд хэрэгтэй. Харин омега 3-тайгаа харьцаа алдагдаж хитгэхээр хэрэглэх юм бол өрөвсөл үүсгэж зүрх судас, үе мөч, тархалт, 2 дугаар хэлбэрийн чихрийн шижин, хор тавдар, бодисын солилцооны эмгэг үүсгэх эрсдэлтэй. Харин дутагдвал эсийн мембран, арьс, гормон дутагдалд хүргэдэг. Гэвч бодит нөхцөл байдал дээр дутагдах нь ховор. Орчин үеийн хоол хүнс нь өөрөө омега 6 тос түвшлийг хангалттай хэмжээнд агуулдаг. Жишээ нь үйлдвэрийн аргаар гаргаж явсан үр тарианы тос буюу seed soil, хэт боловсруулсан хоол хүнс, бэлэн хоол, түргэн хоол, чипс, бичээн, салаадны соусууд, бэлчээрийн биш, эрдэнэ шиш, шар буурцгаар холсон мал, дахиа, гахаан өөхөнд, наран цэцгийн тос, газрын самар гэх мэтээр таныг яг л бүссэн мэд байгаа. Омега 9 буюу моно хансан тос бие махбод өөрөө нийлэгжүүлж чаддаг. Зүрх судасны эрүүл мэндийг дэмжих LDL буюу муу холестериныг бууруулж, HDL буюу сайн холестериныг нэмэгдүүлдэг. Өрөвслийг бууруулж, цусны дах сахарыг докторжуулдаг. Игдсэн ч гол эрсдэл нь калори өндөртэй болохоор тархлуулах, илүүдэлжин нэмэх боломжтой. Өрөвсөл бол үүсгдэггүй. Харин дутагдах юм бол бид шууд илрэх ноцтой аюул байхгүй. Бидний мэдих алмонд, авокадо, оливын тос, самрын тос зэрэгт агуулгадна. Эцэст нь аливаа зүйлийн тунг тааруул. Ямар ч бүтээгдэхүүнийг дур мэдэн хэрэглэхээс илүүтэйгээр мэргэжлийн хүнээс үлгээ авах нь илүүтэйгээр сонголт. Зарим бүтээгдэхүүн таныг илүү урт удаан амьдруулж чадах боловч эсвэргээрээ зарим нь архах хууч өвчнийг сэдрээж, өрөвслийг түргэсгэж, арай эрт чад хийлгэх аюултайг битгий март. Эрүүл энхийг хүсье.